Сайн байна уу? Та надад олон улсын байгууллагын зээл ханиу тусламжийн талаар мэдээлэл өгөөч. Олон улсын байгууллага гэж ямар байгууллагыг хэлдэг юм бэ? За тэгээ. Олон улсын байгууллага гэдэг нь олон улсын гэрээ эсвэл бусад олон улсын эрх зүйн баримт бичгээр байгуулагдсан олон улсын эрх зүйн этгээд юм аа. Харин зээл гэдэг нь тодорхой хугацааны дараа хүүтэй эсвэл хүүгүйгээр буцаан төлөх нөхцөлтэйгээр олгогддог санхүүгийн их үүсвэр юм аа. Ханив гэдэг нь буцаан төлөх шаардлагагүй сайн дурын үндсээр олгогддог санхүүгийн зээл эсвэл материалын дэмжлэг бол Монгол Улсын төсвийн тухай хуулийн 4.1-53-т гадаад тусламж гэж олон улсын байгууллага, түнш орнууд, засгийн газрын шугамаар эргэн төлөгдөх нөхцөл үе, хүмүүнлэгийн болон буцалгүй техник тусламжийн хэлбэрээр Монгол улсад олгож байгаа хөрөнгийн их үүсвэрийг хэлнэ гэж заажээ. Зээлийг дараах зорилгоор авчирдаг. Төсвийн алдагдлаа нөхөх, дэд бүтцээ сайжруулах, өмнөх хөрөө дарах, байгалийн гамшиг, гэнэтийн нөхцөл байдлыг даван туулахад ашигладаг. Монгол улсын хувьд 2015 онд батлагдсан өөрийн удирдлагын тухай хуулиар энэхүү харилцаа маань зохицуулагддаг. Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкнаас ихэнх зээлээ авч зам тээвэр, эрчим хүч гэх мэт дэд бүтцийн салбарт ихэнх зээлээ ашигладаг. Мөн зээлээ бонд босох замаар төлөх боломжтой бөгөөд бонд гэдэг нь засгийн газар эсвэл байгууллагаас хөрөнгө татах зорилгоор гаргадаг өрийн үнэт цаас юм. Өөрөөр хэлбэл бонд худалдан авсан хүн тухайн байгууллагад зээл олгож байна гэсэн үг. Монгол улс 2024 оны байдлаар 10 бонд гаргаснаас Чингис 22, Чингис 18, Дэмсан, Мазалай, Хуралдай, Гэрээгээ бондуудыг бүрэн төлж дуусгасан байна. Баярлалаа. Ёстой хэрэгтэй мэдээлэл байна.